Энэ оны 2 сарын 8-ны өдрийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн тээврийн үйлчилгээ, таксинаас бус нийтийн тээврийн үйлчилгээг Улаанбаатар хотод өдөрт 1000 төгрөгөөр зорчуулах тогтоол гарсан. За энэ тогтоолын хэрэгжилтийг 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За 2014 онд бол одоо нийтийн тээврийн үйлчилгээ 500 төгрөгөөр тогтоож ирсэн. Одоо 10 жилийн дараа одоо 1000 төгрөгөөр болох ийм зохицуулт хэрэгжих гэж байна. За иргэдэд мэдээлэхэд бол автобусаар одоо зорчиход бол 2 төрлийн систем ажиллаж байгаа. За хуучнаар Улаанбаатар смартын төхөөрөмжүүд ажиллана. Мөн одоо арилжааны бүх төрлийн банк, за мөн одоо QPay болон Social Pay бусад одоо цахим төлбөрийн хэрэгслүүд давхар ажиллахаар ийм үйлчилгээ хийгдэх гэж байна. За ер нь 2021 оны судалгаагаар бол нэг зорчигч тээвэрлэх бодит нь бол 1300 төгрөг гэсэн ийм одоо зардлын тооцоол гарсан байгаа. Тэгээд бид нар бол энэ нийтийн тээврийн үйлчилгээний одоо төсвийн одоо алдагдал зардлын зөрүүг одоо ойртуулах үүднээс ийм шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За дамжин суултын асуудал бол 30 минутанд дараагийн автобусанд дамжин суухад бол төлбөргүй явагддаг байсан бол энэ шинэ журмаар бол өдөрт гэсэн зохицуулт орж байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд зориулагдсан картаар иргэн одоо өглөөний одоо 6 цагаас оройн 23 цагийн хүртэл одоо хугацаанд зориултын картаар бол 4 удаа зорчиж болно гэсэн үг. Зориултын бус арилжааны банк болон бусад төлбөрийн хэрэгслэр бол зорчил төр 1000 төгрөгөөр тооцогдно. Тэгэхээр нөгөө нийтийн тээврийн үйлчилгээгээр зориулагдсан карт гэдэг нь бол ахмад настан одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан карт бол өдөртөө 1000 төгрөгөөр буюу нэг үйлчилгээнд явагдах зардал нь 250 төгрөгөөр тооцож гэнэ гэсэн үг. Боловсролын тухай хуулинд орсон өөрчлөлтөөр бол оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлт идэх бол заалт хүчингүй болсон учраас 25 оны 1 сарын 1-ээс бол оюутнууд эрдийн тарифаар үйлчлүүлнэ гэсэн үг. Өмнө нь үйлчилж ирсэн нөгөө насан туршаагүй хүүхдэд үйлчлэх тариф бол 200 төгрөг бол хэвээр байна.